Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Эрдэнэ Хотыг урьжээ. За та бүгдээ өглөөний мэнд хүргье. Юуны өмнө одоо бас энэ асуудлаар арга хэмжээ зохион байгуулж байгаа олон улсын Amnesty International байгууллагын хамт олондоос талархаж байна. За мөн хамтран зохион байгуулагч байгууллагуудад. За миний би ерөнхийдөө олон нийтийн байгууллага Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо та бүхэн мэдж байгаа бид бүгд ер нь жагсаал цуглаан хийдэг арга барил маань ер нь бол уламжлал болсон гэж бол хэлж болно. Гэхдээ энэ асуудлаар бол одоо ер нь ялангуяа цагдаа хүчний байгууллагууд болон төрийн захиргааны байгууллагууд за үүнтэй холбоотойгоор яг өнөөдрийн онцолж ярих нь бол одоо ковид цар тахлын үед ерөнхийдөө жагсаал цуглаан үзэл бодлоо илэрхийлэх энэ арга хэлбэрүүдийн талаар бол одоо толгомжсон бэрхшээл за хийх болсон тодорхой шалтгааныг бол одоо ерөнхийдөө тавчханд бол би хэлье. Тэгэхээр Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооноос ер нь жагсаал цуглаан тэмцэл үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө маань хаанаас гараад байгаа вэ гэхээр төрийн байгууллагууд болон олон нийт иргэдийн зүгээс үл ойлголцол гарсан. За иргэд бол өөрсдөө эрхээ шаардсан зөрчил гаргасан одоо энэ асуудлаар нь бол одоо хийдэг гэж ойлгож болно. Түүнээс биш одоо иргэд маань ямар нэгэн жагсаал цуглааныг бол одоо өөрийн сайн дурын үндсэнтэй ч гэдэг юм ямар нэгэн шалтгаангүйгээр бол хийдэггүй. Ялангуяа Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо бол олон нийтийн одоо институт байгууллагын хувьд бол бид бүгд иргэдээс ирж байгаа, гишүүдээс ирж байгаа санал шаардлагыг бол удаан хугацаанд санал шаардлага, бичиг, за зөвшөлтсөл, уулзалт мөн одоо хуулийн дагуу бүх зүйлүүдийг бол энэ хийхийг бол аль болохоор ирмэлцдэг. Тэгэхээр сүүлийн үед бол одоо яг энэ цар тахлын үетэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн нийгмийн даатгалын сангийн одоо хулгай оюутай холбоотой асуудлыг бол бид бүхэн үндсэндээ бараг 2 жил гаруй 3 жил орчим одоо бас энэ асуудлыг бол тавьсан юм аа. Тэгэхээр юу хэлсэн бэ гэхээр Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоо улсын хэлтсээр гэдэг зүйл маань бол одоо энэ ер нь бол одоо нийгмийн институт талуудын одоо зөвшөлтслийн гэрээ харамсалтай нь энэ гэрээг бол одоо тухайн үед 2017 он зөрчөөд ямар нэгэн зөвшөлтсөл хийхгүйгээр шууд хүчээд нийт хүмүүсийн одоо татвар шимтгэлийг та бүгд санаж байгаа бол 7 төрлийн татварыг нэмсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг бол одоо үндсэндээ 5 пунктээр бол нэмэгдүүлсэн. Ийм асуудал байсан. За энэ асуудлыг бол ер нь бол буруу юм аа. Энийгээ засаж залруулаа гэдэг шаардлагыг бол удаа дараа тавьсан. Уулзалтыг хүссэн. За улсын хурал засгийн газарт бол удаа дараа санал тавьсан боловч харамсалтай нь бас амжилтанд хүрэхгүй байсан учраас арга буюу яг энэ цар тахлын үе одоо сүүлийн 19 оноос ахуулаад одоо ингээд 20 оноос ахуулаад өргөжилсөн учраас үйлдвэрчний хэвлэлийн байгууллага бол 2000 ковид цар тахлах гарахын өмнөх сард буюу 10 хоногийн өмнө бол хөдөлмөрийн яам, нийгмийн хамгаалалт яам, сангийн яамд арга буюу очиж бид нар шаардлага саналаа бол биечлэн хүрэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Гэхдээ 30 орчим одоо үйлдвэрчний хэвлэлийнхаа одоо салбар орон нутгийн дагныг гэх юм уу төлөөлөлөд очсон юм аа. Гэтэл энийг бол одоо шууд зөрчлийн хэрэг үүсгэж Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбоог бол торгуулийн арга хэмжээг бол авч хэрэгжүүлсэн. Гэхдээ энийгээ бол одоо ямар нэгэн тайлбар авахгүйгээр гэдэг юм уу одоо ийм зүйл хийхгүй. Шууд жагсаал цуглааны тухай хуулиар бол зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөөгүй байхад очиод яамны гадаа очиж одоо бичиг сачиг гардуулж өгсөн гэж. Тэгэхээр бид нар бол энэ жагсаал цуглаан гэдэг зүйлийг бол одоо бас ангилж тодорхой үзэхгүй бол төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд болон олон нийтийн байгууллагуудад албан бичиг харилцааны соёлын хүрээнд асуудал тавиад хариу өгөхгүй болонгууд нь бид бүхэн очиж санал шаардлага хөргүүлсэн. За ингээд би одоо хамгийн сүүлд талбай дээр суулт хийсэн. За суулт хийхдээ хамгийн түрүүнд одоо 6 сарын 4-нд бас сонин кейсүүд байгаа яг ковид үед тэгээд суулт хийх санал шаардлага бол одоо үйлдвэрчний хэвлэлийн байгууллагын одоо олон мянган ялангуяа төрийн байгууллагууд, төрийн өмчт үйлдвэрийн газрууд бол хувийн хэмжил төрийн байгууллагад ажилтгаар нь ялгуурлан гадуурхаж нийгмийн даатгалын шимтгэл хүн амын орлогын албан татврын хөнгөлт гэх мэт зүйлийг ялгуурлаа. Мөн дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэл эрүүл мэндийн даатгалын сангийн 234 тэрбум төгрөгийг барагдуулахгүй одоо жил гаруй 2 жил болсон. Энд дээр ямар ч арга хэмжээ аваагүй төрийн байгууллагууд хоорондоо шийдэлцээд ингээ хайсан. Тэгэхээр өдөрт 96 орчим сая төгрөгийн хүүгийн боломж алдлаа. Бид нар нийгмийн даатгалаа төлмөргүй байна. Тийм учраас бол одоо бид бүхэн төв талбай дээр гаж одоо жагсаал цуглаан хийхээс өөр аргагүй байдалд хүрч байна гэдэг үүднээс Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооны удирдлагуудад болон доод дунд чатны байгууллагууд бол нэлээд эсэргүүцэлтэй бол тулсан. Тийм учраас бол миний бие хуулийн хүрээнд ямар ч үсэн эхний ээлжинд санал шаардлага өгөөд тодорхой арга хэмжээ авахгүй бол үзэл бодлоо бол арай өөр хэлбэрээр илэрхийлье гэдэг үүднээс
Сүхбаатар дүүргийн цагдаагийн засаг даргад бол одоо суулт их болсон одоо мэдээлэл хөргүүлсэн. За харамсалтай нь 2 хоног өнгөрсөн Сүхбаатар дүүргийн тамгын газарт ковид гарсан гэдэг шалтгаанаар ямар ч бичиг одоо гаднаас оруулахгүй. За эргээд ямар ч хариу өгөөгүй. За сүүлд би арга ороод мэйл хаягаар за би ийм мэдээлэл хөргүүлж байна гэдэг юм өгсөн чинь мэйл хаягаач өгөхөөс татгалцсан. Тийм учраас би энэ тал дээр бол шууд Сүхбаатар дүүргийн одоо засаг дарга гэдэг юм уу холбогдох одоо хуулийн байгууллагууд иргэдээс ковидын үед ямар нэгэн одоо бичиг баримт хүлээж авахгүй гэдэг түрүүний хэлж явах шиг байна. Тэр бол засаг даргын өгсөн чиглэл гэж би бол ойлголоо. Жагсаал цуглаан гэдэг юм үзэл бодлоо хуулийн хүрээнд одоо би мэдгэгдэж байна гэдэг юм ямар нэгэн жагсаал цуглааны одоо талаар бичиг баримт хүлээж авахгүй гэж хэлсэн. Тэгтэл би хуулийг бол эргээд цагдаагийн одоо тухайн үеийн одоо хүмүүс бол тайлбарлаж өгсөн. Шууд талбай зур бол би суусан. Хууль нь ч тийм. Хариу өгөөгүй тохиолдолд эсвэл хариу одоо авахаас татгалцсан тохиолдолд иргэд бол шууд одоо тэр дараагийн одоо мэддэг зөвшөөрөл авна гэдэг бол асуудал бол биш. Тийм эрэхтэй. Тийм учраас би бол 6 сарын 4-ний өдөр бол одоо өглөө 9 цагт бол одоо төв талбай дээр бол ганцаараа суулт хийсэн. За суулт хийнгүүт шууд цагдаагийн албан хаагч нар бол хурж ирсэн. Тэнгүүт нь би бол үндсэндээ бол тайлбарласан. Ковидын тухай хуулийн дагуу та Сүхбаатар дүүргийн одоо байгууллагад мэдэгдэх ёстой өнгөт нь за би саяны процессыг тайлбарлаад хэлсэн. За тэнгууд цагдаагийн албан хаагч нар бол та жагсаал цуглаан хийгээд байна гэдэг байдлаар хандсан. Тэнгууд би жагсаал цуглаан гэдэг хууль мэдэгдээ гэдэг байдлаар хэрвээ энийг одоо хүлээж авахгүй таныг дараагийн удаа түрүүний хэлдэг шиг одоо 2 цагийн дараа ч гэдэг юм уу албан одоо арга хэмжээ авна гэдэг бол хэлсэн. Тэнгууд би юу гэж хэлсэн бэхээр жагсаал цуглаан гэдэг бол 2 иргэд буюу гэж хуулиндээ байгаа. Иргэд гэдэг маань 1 буюу 2 буюу түүнээс дээш хүмүүсийг иргэд гэж хэлдэг. Тийм учраас миний хувьд бол жагсаал цуглаан хийгээгүй харин томоохон хэмжээний жагсаал цуглаан эсэргүүцлийн арга хэмжээ ковидын үед тархахаас сэргийлж үйлдвэрчний эвлийн олон мянган гишүүдийнхаа дуу хоолойг арай өөр хэлбэрээр хүргэе гэж үүднээс ганцаараа сууж байгаа маа гэдэг тайлбарлаж өгсөн. Гэтэл бол энийг бол одоо манай цагдаагийн албан хаагч нар бол бас би бол ойлгосон болов уу гэж бодож байгаа. Гэхдээ би бол одоо жагсаал цуглааны үйл ажиллагаанд бол одоо намайг тодорхой хэмжээнд хамгаалтанд аваач гэдэг саналаа бол хөргүүлсэн. Тэгэхгүй болохоор янз янзын таньж мэдэхгүй энд тэндээс хурж ирээд бас одоо арай өөр байдал руу оруулах гэдээсээ учраас бол би тэр тухайн үед бол би цагдаагийн албан хаагч нартай бол ойлголцож ажилласан гэж бол ойлгож байгаа. Гэхдээ хамгийн одоо бүр хууль зөрчсөн үйлдэл гэх юм бол цар тахлын үед 4 хоног суугаад 5 хоног дээрээ би яасан бэ гэхээр бүр нөгөө хатуу хөл хорой эхэлсэн. Тэр үед би төв талбай дээр ганцаараа одоо ажилдаа очих замдаа лайв хийсэн. За ингээд ийм болмоос одоо жагсаал цуглааныг одоо би суултаа бол төр зогсоосон шүү гэдэг юм хэлсэн чи харин цагдаагийн 5-6 бүрэлдэхүүн хурж иж намайг төв талбай дээр лайв хийж болохгүй, уцаар яаж болохгүй гэдэг ийм шаардлага тавьсан. Тэгэхээр би анх удаага одоо төв талбай дээр та нар яагаад ийм үзүүлэлтээ гэхэд та бүх хатуу хөл хоройны үед ийм арга хэмжээ хийлээ гэж надад хэлсэн. Тэгэхээр биний хувьд бол юу гэж хэлсэн бэ гэхээр би хүнд ч ямар ч хөл хоройг бол яагаагүй харин би энэ жагсаал цуглааны одоо гишүүдтэй мэдээлэл өгөх зорилгоор ажилдаа очиж шүүх хяналтын байгууллагуудад энэ саяны нийгмийн даатгатын шимтгэлүүтэй холбоотой асуудлаар одоо тэр шүүх хяналтын байгууллагуудын одоо үйл ажиллагааг зогсоогүй байсан. Ажилдаа явах замдаа лайв хийсэн. Төв талбайгаас орж ирээд ажлынхаа үүд хүртэл цагдаагийн албан хаагч нар бол намайг лайваа зогсоо гэдэг байдлаар үндсэндээ одоо бүрэлдэхүүн ирж одоо намайг албан одоо төв талбайгаас хөөсөн. Тэгэхээр энийг бол би бол одоо нэг талаар бол лайв хийх одоо бүр өөрийнхөө утсаар лайв хийн гэдэг маань би мэдээлэл өгөх энийг бол одоо цагдаагийн байгууллагууд маань хуулиа буруу хэрэгж намайг бол одоо тараасаа гэдгийг хэлмээр. За тэрний дараа манай үйлдвэрчний эвлийн байгууллагууд улсын хурлын гишүүдэд албан санал шаардлага биечлэн гардуулъя гэдэг байдлаар төв талбай болон төв талбай хоёр талд одоо үндсэндээ их хурлын гишүүдэд биечлэн гардуулж өгөө гэдэг ийм байдлаар хэлэхэд энийг бол жагсаал цуглаан гэж үзэж өөрөөр хэлбэл машины цаанаас харагдахгүй байсан учраас бидний өгж байгаа шаардлага арай томох хэлбэрээр бол одоо их хурлын гишүүдэд харагдуулах үүднээс бол одоо бичгээ барьж одоо өхийг оролцсон. Зарим их хурлын гишүүд бол одоо юу бариад байгааг ойлгохгүй шууд цонхоо хаагаад байсан авдгүй юм байна лээ. Энэ үед бол харин цагдаагийн бүрэлдэхүүн ирж биднийг алдан одоо тараа үйл ажиллагаагаа зогсоо гэдэг үүднээс Монголын үйлдвэрчний эвлийн холбооны ерөнхийлөгч миний бие болон салбарын 2-4 даргаыг бол зөрчлийн хэрэг үүсгэсэн. За намайг бол одоо юу гэж хэлсэн гэхээр та удаа дараа ийм хууль зөрчсөн үйл ажиллагаа хийж байгаа учраас тандад одоо зөрчлийн хэрэг үүсгэсэн. Дахиад ийм арга хэмжээ хийх юм бол 30 хоног баривчлнаа. Ийм хуулийн санкцтай. Тэгээ зөрчлийн хэрэг үүсгэж яах гэдэг одоо бид бүгдийг бүгднгээс нь бол мэдүүлэг авсан. Тэгэхээр би энэ дээр нэг л зүйлийг хэлмээр байгаа.
Ер нь бол яг зүгээр харьцангуй манай цагдаагийн байгууллагууд би одоо үйлдвэрчний хэвлэлийн 15 жил орчим 20 орчим жил ажиллаж байхдаа сүүлийн үед яг цагдаагийн байгууллагууд харьцангуй бас одоо ялангуяа гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа одоо цагдаагийн байгууллагууд бол арай өөр илүү соёлтой болсон гэх юм одоо жагсаал цуглааныг одоо хэрхэн яаж хандах уу гэдэг дээр бол одоо бас нэг мэдрэхтгүүнтэй болсон. За харамсалтай саяны энэ ковидын үед бол ерөөсөө цагдаа нар өөрсдөө хууль дүрмийг мэдж байгаа боловч дээд удирдлагуудаас нь хатуу үүрэг даалгавар өгч ямар нэгэн аргаар тараа гэдэг юм уу зогсоо болиул арга хэмжээ аавна гэдэг юм уу ийм дарамт шахалтуудыг цагдаа нарт өгдөм болов гэж би ойлгож байгаа. Тухайлбал одоо төв талбай дээр ямар нэгэн хүнийг бол харагдуулахгүй байна гэдэг. Тийм учраас бол би бол саяны зөрчлийн эргийг бол одоогийн байдлаар бол сүүлд нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн удирдлагуудтай бол эмхэтэ уулзаж ойлголцсон. За ер нь бол яг энэ хуулийг та нар маш нарийн судлаарай. Ганцаараа сууж байгаа хүнийг жагсаал цуглаан гээд зөрчлийн хэрэг үүсгээд одоо миний бүх бичлэг дуу, хураагуур одоо гаргасан үйлдэл гэдэг юм бүгд цагдаагийн газар архивлагдаад үлдчихсэн. Магадгүй дараагийн удаа би дахиад ганцаараа нэг суух юм бол би Монгол банкн дээр хүртэл ганцаараа очиж одоо энэ их хүлээн авагчнараас одоо нийгмийн даатгалын мөнгийг шаардж зогссон. Тэгээ ийм үйлдэлтэй та нар хуулийг маш сайн ойлгож хэрэглээрэй гэдэг зүйлийг бол хэлсэн. Тэгээ цагдаа нар ч гэсэн ерөнхийдөө бол энэ тал дээр бол бас дараагийн ээлжид урьдчилан тэр Сүхбаатар дүүргийн одоо тамгын газар гэдэг юм уу засаг дарга нар хуулиа зөв хэрэгжилж ийм арга хэмжээг хэрэглүүлгээс болоод шууд тараах гэдэг юм иймэрхүү үйл арга хэмжээнүүдийг бол хийж байгааг нь бол би бол ойлголцсон. Тэгээд ер нь зөрчлийн хэрэг бол үүсэх болов уу гэж би харж ирсэн. Тэгээд яг залгаад сонгуул болоод дээр нь одоо юу ч болов те арчилсан намынхан гот дүнжин гаруй юун дээр мянгуулаа цуглаа дараа нь их хурлын 14 гишүүн талбай дээр суулт хийсэн. Би яг энэ үед нь бас дахиад цагдаагийн газрын албан хаагчнад хэлсэн. Та нар их хурлын гишүүд 14-өөс сууж хахад за албатан тарах гэдэг арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй мөртлөө ганцаараа сууж байгаа хүнд хурж ирэнгүүтээ удаа шахалт харамт ингээд үзүүлсэн. Тэгэхээр их хурлын гишүүн болон үйлдвэрчний хэвлэлийн байгууллага гэдэг юм олон нийтийн хүмүүстэй ялгууртай хандлаа ихээр их хурлын бүрэн эрхийн гишүүний асуудал гэдэг хүртэл асуудлыг ярьсан байна. Тэгэхээр энэ асуудал дээр бол би бол энэ хууль дүрмийг бол бас нэг илүү тодорхой болгож өгөхгүй бол магадгүй цагдаагийн байгууллагууд маань хуулиа бүрэн одоо бас буруу хэрэглэх замаар эсвэл дээд одоо улс төрчдийн одоо дарамт шахалтандор одоо иргэдийг одоо хүч хэрэгж гэдэг юм уу үүсэл бодлоо илэрхийлэхийн эрхэнд нь одоо халдах юм аюултай байна. Тийм учраас би энийг бол зөвхөн цагдаагийн албан хаагчныг бол бас нэг талаар бол би буруутгамаар байгаа. Хамгийн гол нь хууль сахиулж байгаа, дээр хууль баталж байгаа хүмүүс маань яавал иргэдтэйгээ энэ үзэл бодол илэрхийлж байгаа. Энэ эрхийг илүү тунхаглаж өгөх үү, илүү хамгаалж тодорхой болгож өгөх үү гэдэг энэ хууль эрх зүйн өөрчлөлтийг хүртэл би хийх шаардлагатай байна гэж бол ойлгосон. Ялангуяа одоо энэ цар тахлын үед гэдэг юм уу, энэ үед бүх асуудал бүр улам олдогдож байгаа. Саяхан манай эрүүл мэндийн салбарын бол бас та бүгд харж байгаа бох жагсаал цуглаан хий гэдэг ийм асуудал руу ороод одоо сая дахиад одоо ковидын үед бол жагсаал цуглаан хийж чадахгүй гэдэг ийм байдалтай байж байгаа. Гэхдээ үйлдвэрчний хэвлэлийн байгууллага бол яг энэ хуулийг бол маш сайн биелүүлж байгаа. Харамсалтай сая сонгуул болоод за дараа нь одоо маш олон арга хэмжээнүүд одоо номын баяр маярч гэдэг юм уу. Эн чинь бол өөрөө эргээд яг ковид гэж ярих юм бол маш олон одоо эрсдэлт бол иргэдийг бол дагуулсан. Шагнал магнал одоо ингээд тэгээ ийм байдлаар бол одоо асуудалд төрийн манлайлагч нар нь буруугаар ингэж иргэдтэйгээ ялгарлан хандаад иймэрхүү байдалтай байгаа нь бол яг одоо хүний эрхийн ялгарлах юуг бол одоо маш том тодорхой кейс болж байгаа маа. Тийм учраас бол үйлдвэрчний хэвлэлийн байгууллагууд бид үгэд шаардлагатай тохиолдолд одоо бид өхөн магадгүй их одоо төрийн өндөр албан тушаалтнууд нь хуулиа зөрчөөд их хурлын гишүүд нэтер хуулиа зөрчөөд болдог. За иргэд бол шудраг осны дуу хоолой илэрхийлж хийсэн тэмцлийг бол одоо ковид гэдэг нэрийн доор үзэл бодлыг хааж боох гэдэг юм уу. Ийм байдлаа бол маш муухай харагдаж байгаа гэдэг зүйлийг бол одоо энд олон хүн үзэж байгаа бах. Ялангуяа одоо улс төрчид маань өөрсдөө энэ хуулинд тодорхой өөрчлөлтүүдийг оруулаа гэдэг ийм зүйлийг одоо би хэлмээр байна. Тэгээ ямар ч байсан одоо цаашдаа бол цагдаагийн албан хаагч нар болон энэ хуулийг хамгийн гол нь гаргаж байгаа. Мөн дээрээс нь үүрэг өгөө цонхороо суугаад байдаг дарга нарт хэлэхэд жагсаал цуглаан үзэл бодлоо илэрхийлэх юм зүйлийг маш тодорхой болгож өгөхгүй бол хүн болгон дээр, байгууллага болгон дээр, иргэн болгон дээр өөр кейс хэрэглээд ингээд явах юм бол энэ өөрөө хүний эрхийн маш том ялгуурлан гадуурх буюу өөр одоо юм байдал руу бол одоо иргэдийг бүр хуулиа мөрдөхгүй байх ялгуурлан гадуурхсан гэдэг энэ нэмийг иргэдэд суулгаад өгчих юм бол энийг бол тогтоож байхад бол эргээд маш том эрсдлийг авчирч магадгүй шүү гэдгийг бол хэлмээр байна. Тэгээд миний би одоо кейсд болохоор бусдыгаа төв талбай дээр хамт нэгдэхгүй байхыг уриалж суусан гэхээр олон хүмүүс гайхаад байдیں۔ Тэгэхээр энэ бол
ковидыг хүндлгээд олон гишүүдээ одоо бид талбайтаар магадгүй тэрэн дээр олон гишүүдийг цуглуулсан бол 50-60 мянган хүн цуглахад бол бэлэн байсан. Тийм учраас одоо ковидын үед бол нэг талаар бол бас хариуцлагатай албан тушаалтны хувьд бол үзэл бодлоо хэлхийгээ суусан. Үүнд маань одоо эрүүгийн хэрэг ямар нэгэн байдлаар зөрчлийн хэрэг бол одоо ингээд үүсгээд явж байгаа гэдгийг бол одоо би бол хэлж байгаа. Одоо буцаад надад ямар нэгэн тэгтээ арга хэмжээ авсан юм бол байхгүй. Тэгтээ би бол саяны хэлдэг бүх тайлбаруудаа бол хэлсэн. Жагсаал цуглаан бол биш. Үзэл бодлоо илэрхийлж байгаа, хуулийн өрөөнд үзэл бодлоо илэрхийлж байгаа цэвэр юу гэдэг ийм кейсийг бол өгсөн юм байна.